Орой минь төрийн үзэгчтэй EBS телевизийн ярилцлага байгаль орчин аялал жуулчлалын газрын инх сэлэнгтэй ярилцахаар ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа та бүхэнд сайн өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр одоо бас эко 0 төсөл бол Орхон аймагт хэрэгжээд 4 дахь жилдээ хэрэгжих гэж байна. Тэгэхээр энэ хугацаанд бас одоо хичнээн аяллыг эко 0жуулсан байт юм бол бас энэ ажлын хүрээнд ямар ажлууд хийгдсэн байгаа. За 2019 оноос гэр хорооллын айл өрхүүдэд нөхөн жорлонг одоо өөрчлөлттэй зорилготой эко хариун цэрийн байгууламжийн урамшуулах ажлыг бол хэрэгжүүлээд одоо ингээд 4 дахь жилдээ үргэлжлээд явж байна. За өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 580 өрхөд бол эко хариун цэрийн сарвуулдаг технологитой эко хариун цэрийн байгууламжийг бол барьж өгсөн ба иргэдтэй бас хамтарч ажилласан байгаа. За энэ 2022 онд бол нийтдээ орон нутгийн төсвөөс бол 80 өрхөд, за байгаль орчин аялал жуулчлалын яамны орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 1000 иргэнд эко хариун цэрийн байгууламжийн урамшуул өгөхөөр ингээд төлөвлөд бэлтгэл хангаад ажиллаж байна. Тэгээ 19 оноос хойш эхэлсэн болохоор одоо эхний айлууд бол 0-ын ашиглалтанд ороод одоо зарим айлууд бол 0-ын дүүрээд сорулах хэмжээнд хүрсэн байна гэсэн мэдээлэлээс нь энэ тал дээр хэрэглээ болоод ам бүлийн тооноос шалтгаалаад жилдээ нэг сорволох уу, хоёр сорволох уу, ямар хугацаанд сорволох вэ гэдэг нь бол харилцан адилгүй өөр байгаа. За эхний айлууд бол сорволсон айлууд бол нилээдгүй одоо цөөнгүй бол байна. Сорвуулаад ашиглаж байгаа, зориултын дугаар ашиглаж байгаа айлрхууд цөөнгүй байгаа. Ер нь манай Орхон аймгийн хэмжээнд бол сорвуулдаг машинтай байгууллага бол Эрдэнэ тус байна. Мөн одоо хувь иргэд бас сорвуулдаг машинтай ингээд хуваараа дуудлагаараа сорвуулаад ингээд явж байгаа. Тэгэхээр бас эко 0 хэрэгжүүлнэ гэж бас зээл авчаад хэрэгжүүлээгүй ч юм зөрчилтэй газрууд байгаа, айлууд байгаа юу? Бүхэгийн одоо ер нь бол бидний ажлын гол зохион байгуулалт бол суурийн байгууламжийг нь бол мэргэжлийн байгууллагаар хийлгэж хийх ийм зорилттой ажиллаж байгаа. Газар доорх байгууламж бол онцгой байгууламж байх юм одоо стандартын шаардлагыг хангасан байх хэрэгтэй гэдэг үднээс мэргэжлийн байгууллагаар бол гүйцэтгүүлээд явж байгаа. Бүхэгийг бол батлагдсан жишг зургийн дагуу иргэн өөрөө барих ийм үүрэг оролцоотойгоор хамтарч бол ажиллаж байгаа. Мэдээж одоо бүхэгээ одоо бүрэн бариагүй дуусгаагүй ийм айл өрхүүд бол байгаа. Одоо мөнөө иргэд бүхэгээ барих ажил бол үргэлжилсээр ингээд явж байгаа. Бид нар бүхэгээ барьсан иргэнд тодорхой хэмжээний материалын зардлын урамшуулал бол олгохоор ингээд олгож явж байгаа. Одоо бид нар иргэдэг бас яаралтад үлдсэн иргэдийг бол бүхэгээ барьж дуусгаж урамшууллаа аав гэдэг бас авахыг одоо сум багаараа дамжуулаад бас иргэдэд шахаад ингээд ажиллаж байна. Ер нь энэ ондоо дуусгах төлөвлөлттэй ингээд явж байгаа. Тэгэхээр зарим иргэдийн хувьд одоо хэрглэж байгаа 0 нь дүүрж байгаа. Тийм учраас шинээр ингээд дахиж 0 барихгүйгээр эко 0-д хамрагдъя гэд багада хандсан боловч бас баг бол хүлээж авахгүй нэ ямар айл өрхүүдэд ингээд өгөөд байгаа юм бэ гэсэн шаард бас асуултууд ирдэг. Ер нь иргэн өөрийнхөө амьдрах эрүүл аюулгүй орчноо бүрдүүлэх нь тухайн иргэний өөрийнх нь үүрэг. Айлын бид нар манай эко хариун цэрийн байгууламжийн урамшуулах ажил маань хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн жорлонгийн тоог цөөлөх, за унд ахуйн усны эрүүл аюулгүй байдлыг хангах, бохирдуулагч их үүсвэрүүдийн тоог бууруулах гэдэг энэ зорилготой ингээд ажиллаж байгаа. Бид нар бол дүүрсэн 0-тай айл болгоны 0-ыг очиж солиод байна гэвэл бол боломжгүй. Энэ маань өөрөө өндөр өртөгтэй ажил байдаг. Тэгэхээр зэрэг аймгийн ажлын хэсгээс барьж байгаа бодлого бол одоо хөрсний бохирдол ихтэй мөн одоо голын голдрал дагуу байрлалтай мөн үер осон тэгэхээр автдаг тийм ээ ийм байршил байрлаж байгаа айл өрхүүдийг түлхүү хамруулна. Гэхдээ тухайн айл өрхүүд нь тухайн тэр багт нь инженерийн шугам сүлжээний сүлжээ ойрын хугацаанд одоо орох юм төлөвлөлтгүй ийм байршлууд байх ёстой. Инженерийн шугам сүлжээ тэгээд давхцуулж бид нар энэ эко хариун цэрийн байгууламжийг бол барихгүй ийм бодлоготой байгаа. 2022 оны төлөвлөгөөнд одоо туссан ажил. 22 онд бол орон нутгийн байгаль хамгаалах арга хэмжээнийхээ зардлаас бид нар 200 сая төгрөнд нийтээ 80 өргөд бол эко хариун цэрийн байгууламжийн суурийн байгууламжийг барьж өгөхөөр ингээд төлөвлөсөн. Бэлтгэл ажил хангагдаад явж байна. Гүйцэтгэгч компани одоо шалгараад гэрээ байгуулж байна. За байгаль орчны яамнаас орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос бол манай Орхон аймагт хэрэгжүүлж байгаа энэ ажлыг дэмжиж орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийтдээ 1000 эко 0-ыг бол барьж өгөхөөр бас
хөрөнгө санхүү шийдэгдсэн бас мөн тендер зарлаад гэрээ байгуулах шатндаа ингээ явж байгаа. Тэгэхээр зэрэг манай энэ 2022 онд манай Орхон аймагт 1080 өрхийг болоод бид нар эко ариун цэрийн байгууламжинд бол хамруулнаа. За манай Орхон аймаг Эрдэнэ хотын хэмжээнд бол нийтдээ 166,600 гаруй нөхөн жорлон 7,000 гаруй муусны нөх олвол байгаа гэр оролт бол байгаа статистик мэдээлэл байдаг. Бид нэр 2025 он хүртэл бол тодорхой хэмжээнд 10% хүртэл нь бол бууруулна гэсэн юм төлөвлөлттэй ингээ ажиллаж байгаа. Жил болгон бид нар бас тодорхой хэмжээний баг тасралтгүй үргэлжлүүлэх ийм зорилготой байгаа. Тэгээ бас одоо бараа материалын үн ерөнхийдөө өссөн байгаа тийм улс орон даяар. Үүн дээр бас ямар нэгэн зохицуулт хийж байгаа юу? Өмнөх онуудад бол бараа материал өсөг байхад бол асуудал гарахгүйсэн баг. Ер нь тий иргэдчсэндээ бүхэгээ барихад бас нэлээд хүндрэлтэй бас энэ ковид цар тахлын улмаас 20 цэр дэглэм тогтоосон барилгын материалын үн өссөн иргэдийн амжиргааны төвшингийн бас тодорхой хэмжээний бууралт те энэ бүгдээс шалтгаалаад иргэд бүхэгээ барихад бас нэлээд хүндрэлтэй асуудал тулгарч байна гэж иргэд өөр материал авчирч өгөхдөө бол их төлхөө мэдээлэл өгч байна л да. Бүхэгээ бариагүй иргэдтэй холбогдох гэсэндээ биднэрт бүхэгээ барих мөнгө байхгүй байна гэсэн ийм асуудлууд бол нэлээд тулгарч байгаа. Гэхдээ бид нар орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээнд 2 сая төгрөгийн тий хөрөнгө оруулалт гаргаад суурийн байгууламжинд бариад өгч байгаа учраас иргэдийг бол боломжийн хэмжээнд бүхэгээ бол барь гэдэг бол шаардлагыг бол тавьж байна. Энэ нь эргээд иргэн өөрөө тухайн иргэний эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бас тодорхой хэмжээнд бас бүрднэ гэж ингэж үзэж байгаа учраас бид нэр аль болохоор иргэдтэйгээ хамтраад энэ төслөө цаашаа үргэлжлүүлээд ингэж явах ийм зорилготой гал ажиллаж байна да. За баярлалаа. За баярлалаа.